За сайн байцгаана уу та бүхэнд өдрийн мэнд хүргэе. Өнөөдөр та бүхэнд шүүгчийн томилгооны талаар хөндлөнгийн ажиглалтын үр дүнгээсээ танилцуулъя гэж бодож байна. Шүүхийн ерхий зүйлийн даргын 2018 оны 12 сарын 25-ны өдрийн 182 дугаар тушаал. За мөн шүүхийн ерхий зүйлийн даргын 2019 оны 2 сарын 11-ний өдрийн 15 дугаар тушаал гэдэг энэ хоёр тушаалаар бол шүүгчид сонгон шалгаруулах зар авал гарсан байж байгаа. Энэ дээр болох төр зав залгагчдын шүүхийн ерөнхий шүүгчийн 2, захиргааны иргэн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн 7, иргэний иргэн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн 14, эрүүгийн иргэн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн 12, сум дундын ерөнхий шүүгчийн 3. За мөн 15 дугаар тушаал дээр бол дав залгагч шатны ерөнхий шүүгчийн 1, захиргааны иргэн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн 2, эрүүгийн иргэн анхан шатны шүүхийн болон ерөнхий шүүгчийн нийт 4-гээд нийт 45 сул оронтоонд бол шалгалт бол зарласан байгаамаа. За энэ шалгалт зарлагдсан юмдаас бол авч үзэх юм бол энэ бүртгүүлсэн нэр дэвсгчдийн тоонууд бол бас энэ дээрээс харагдаж байгаа. 182 дугаар тушаал заасны дагуу тэр дав залгагчдын шүүхийн ерөнхий шүүгчийн сонгон шалгаруулалтанд бол нийт Говь Сүмбэр аймгийн Эрүү иргэн, Булган аймгийн Эрүү иргэний дав залгагчдын шүүх ерөнхий шүүгчийн сонгон шалгаруулалтанд бол Булган аймаг дээр л ганцхан нэр дэвшигч бол нэрээ дэвшүүлсэн байгаа. Харин Говь Сүмбэр аймаг дээр бол нэр дэвшигч бол тодорхойгүй байгаа гэсэн үг харагдаж байна. За мөн захиргааны иргэн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн 7 оронтоонд бол Булган аймаг дээр 2 өрсөлдөгч байсан. Бусад аймагуудын юм дээр бол нэг буюу одоо бүртгүүлсэн нэр дэвшигч бол нэг байсан. Харин Ховд аймгийнх дээр бол нэр дэвшигч бол байхгүй байсан. Сул оронтоонд нэрээ дэвшүүлсэн хүн бол байхгүй. За мөн сум дундын ерөнхий шүүгчийн 3 шүүгчийн нэр дэвшигчийн юунд бол сум аймаг дээр байсан бол Завхан аймагт бол 2 хүн нэр дэвшсэн. Өмнө Говь аймагт бол 1 хүн нэр дэвшсэн. Ховд аймагт бол хүн бол нэр дэвшээгүй ийм зүйлүүд бол харагдаж байгаамаа. За эдгээр хүмүүсийнхаа аваад үзэх юм бол мэргэжлийн орооны шалгалтанд нэр дэвшигч нар бол энэ процессууд ингэж явж байгаа ш. Нэр дэвшигч нар бол бүртгэгдсэн хойно бол мэргэжлийн орооноос бол шалгалт авах байдлуудаар явж байгаа. Мэргэжлийн орооны нэгдсэн тэр шалгалтын дүнгээр авч үзэх юм бол за Булганы Эрүү иргэний дав залгагчдын шүүгч ерөнхий шүүгч нэр дэвшигч бол шалгалтандаа бол тэнцсэн байгаа. За мөн Булганы 2 захиргааны иргэн анхан шатны ерөнхий шүүгч нэр дэвшсэн 2 хүн нэр дэвшигч бол тэнцээгүй байгаа. За Хөвсгөл аймгийнх бол 1 хүн нэр дэвшсэн тэнцээгүй. Завхан Өмнө Говь аймгийнх бол бас тэнцээгүй ийм үр дүнгууд бол харагдаж байгаа. Тэгэхээр энэ дээр ч одоо нийт одоо орцсон юмдаас бол 4-5 юун дээр нь одоо сонгож суралтанд бол тэнцсэн байгаа гэсэн зүйл бол харагдаж байгаа. За энэ дээрээс бол авч үзэх юм бол Булганы аймгийн Эрүү иргэн захиргааны дав залгагчдын шүүхэд нэр дэвшигсэн нэр дэвшигчийг бол шүүхийн ерөнхий зөвлөлөөс одоо нэр дэвшүүлэх процесс явагдана шүү дээ. Тэгэхэд бол энэ нэр тэнцсэн хүнийг бол өргөн мэдүүлэг байгаа. Ерөнхийлөгч шүүгч томилуулахаар өргөн мэдүүлэг байгаа. Ямар шаардлагаар өргөн мэдүүлэг байгаа нь бол тодорхой бос байгаа. Харин Говь Сүмбэр аймгийн захиргааны иргэн анхан шатны ерөнхий шүүгчийн хувьд бол тэр нэр дэвшигч бол өөрийнхөө нэрийг бол татсан байгаа. За бусад Өмнө Говь, Сүхбаатар, Цэлэн гэсэн аймагуудын нэр дэвшигчдийг бол өргөн мэдүүлээд бол явсан байгаа зүйлүүд бол харагдаж байгаа. За энэ дээрээс бол одоо бол зарлиг гарсан бол яг одоо та бүхэн харж байгаа бах те. 3 нэр дэвшигчдэр бол 3 шүүгчийн Сүхбаатар, Цэлэн, Хөвсгөл аймгийн шүүхийн анхан шатны захиргааны иргэн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч нэр дэвшигч бол шүүгчээр томилогдсон байна гэсэн. Одоо энэ дээрээс бид нар тоо үзүүлэлтүүдийн нэгэд хараад үзэх юм бол 3 л одоо болсон ийм тохиолдол энэ дээрээс бол харагдаж байгаа. За мөн түрүүн тэр ярьжсэн тэр эрүүгийн иргэн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчд бол нийт 13 сул оронтой зарлагдсан байгаа. Тэн дээрээс бол Булган, Дархан, Өмнө Говь, Сүхбаатар, Цэлэн гэсэн аймагуудад бол нэр дэвсгэгч нар бүртгүүлсэн бол Ар хангай, Говь Алтай, Дорн Говь, Дунд Говь, Завхан, Увс, Ховд гэсэн аймагуудад бол нэр дэвшигч нар бол гарч ирээгүй байгаа гэсэн үг. За энэ дээрээс мөн иргэний иргэн анхан шатны ерөнхий шүүгчд бол 14 шүүхийн шүүгчд бол ерөнхий нэр дэвшигч нар байснаас бол Дорн Говь, Завхан, Өмнө Говь, Хинти гэсэн аймагуудад бол нэр дэвшигч бол байхгүй байгаад байгаа. Тэн дээрээс бол Дархан уул аймагт бол нийт 3 хүн өрсөлдөж бол шалгалтанд орсон байгаа нь бол харагдаж байгаамаа.
За эдгээр хүмүүсээс бол ганцхан Багнуур дүүрэгт нэр дэвшсэн хүн шалгалтанд тэнцээг байгаа. За бусдууд нь бол бүгд тэнцсэн байгаа. Дархан уул аймагт нэр дэвшсэн 3 нэр дэвшигч хүртэл бол шалгалтанд тэнцээд явсан байж байгаа. За эдгээр хүмүүсийг бол ерөнхийлөгчд өргөн мэдүүлсэн юм уу? Яасан бэ гэдээ хараад үзэх юм бол Баг хангай дүүргийн 1, за Говь Сүмбэр аймгийн 1, Дархан уул аймаг гэх тэр 3 дээр би тодруулсан байж байгаа. Та бүхэн харж байгаа слайдн дээр. За энэ нэр дэвшигчдэр юунд аймагуудын аймаг дүүргүүдийн нэр дэвшигчдийн хувьд бол хоёр тохиолдолд бол нэрийн өргөн мэдүүлэг байгаа. Учир нь юу болсон бэ гэхээр Баг хангай, Говь Сүмбэр, Дархан уул аймагт бол нэг хүн бүх тэр шалгалтанд 3 шалгалтанд хэдэн шалгалтанд нэр дэвшигч бол бүртгэгдээд шалгалт өгж болно шүү дээ. Тэгээд тэр хүн бол гурван дээр нь тэнцсэн байгаад. Баг хангай, Говь Сүмбэр, Дархан уул гэдэг дээр гурван дээр нь тэнцээд харин Дархан уул аймаг дээр бол тэр нэр дэвшигчийг тэнцсэн нэр дэвшигчээс биш дахиад өөр нэр дэвшигчийг бол өргөн мэдүүлсэн байж байгаа. Тэгэхээр энэ Баг хангай, Говь Сүмбэр аймагт өргөн мэдүүлэг байгаа тохиолдолд нэг хүн шалгалтанд нь тэнцээд тэр хүнийг бол ерөнхийлөгч бол ерөнхий зөвлөөс бол аль нэгд нь бол өргөн мэдүүлэг зүйлүүд бол бас харагдаж байгаамаа. За энэ дээрээс авч үзэх юм бол энэ ерөнхийлөгчийн зарлиг гарсан байж байгаа. Та бүхэн тэнд харж байгаа өмнө Говь аймагт бол тэнцсэн өргөн мэдүүлсэн байсан. Гэтэл сая 6 сарын 7-ны өдөр 2019 оны 6 сарын 7-ны өдөр бол шүүгч нарын зарлиг бол гарсан байж байгаа. Тэр зарлиг дотроос бол ганцхан өмнө Говь аймгийн өргөн мэдүүлсэн дотроос бол өмнө Говь аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны ерөнхий шүүгч нэр дэвшигчийг бол ерөнхийлөгч томилоогүй үлдээсэн ийм зүйл бол ажиглагдж байгаамаа. За саяын тэр 182 дугаар тушаалаар гаргасан юуны дагуу бол ерөнхий шүүгчний томилгоон дээр бол иймэрхүү үр дүнгууд бол гарсан байж байгаа. За 215 дугаар тушаал дээрээс бол дав заалдах шатны ерөнхий шүүгчийн нэг томилгоо байсан. Энэ дээр бол нийслэлийн иргэний хэргийн дав заалдах шатны ерөнхий шүүгчийн томилгоонд бол 2 хүн нэр дэвшсэн. За мөн захиргааны хэргийн анхан шатны ерөнхий шүүгчд бол 2 хүн нэр дэвшсэн байгаа. Нийслэлд 2 хүн нэр дэвшсэн. Завхан аймагт бол 1 хүн нэр дэвшсэн. За эрүүгийн хэргийн анхан шатны ерөнхий шүүгчийн хүнд бол 2 байсан. Баян хонгор, Дорнод, Сэлэнг гээд анхан шатны шүүгчд бол Чингэлтэй дүүрэгт бол 1 нэр дэвшигчийн хүнд байгаа. Та бүхэн одоо харж байгаа хэрэг 7 нөөцөөс 9 нөөцөөс Сэлэнг нөөцөөс 9 Чингэлтэй 15 нөөцөөс гэж байгаа. Энэ нөөцөд байгаа хүмүүсийн болохоор шүүхийн ерөнхий зөвлөлөөс бол жид 2 удаа зарлагддаг. Анхан шатны шүүгчдийг одоо нэг сонгон шалгаруулж нөөцөд авдаг. Тэр процессын дагуу нөөцөд орцсон байгаа усудаа гэсэн. Нөөцөд орцсон байгаа усудаас бол одоо сонгон шалгаруулалт энэ дээрээс явагдаад нэрийн өргөн мэдүүлдэг ийм процессор явагдгаа гэсэн. Тэгэхээр бол Дорнод аймгийн анхан шатны шүүхэд бол 7 хүн бол нөөцөд дэвшсэн бол Сэлэнг аймагт бол 9, Чингэлтэй дүүрэгт бол 15 хүн нэр дэвшсэн байгаа юм аа. За энэ дээрээс бол нэгдсэн дүнгээр бол ингээд харах юм бол нийслэлийн иргэний хэргийн дав заалгачдын ерөнхий шүүгчд бол нэр дэвшигч бол хууль шалгалтанд давал тэнцсэн. За тэн дээрээс бол нэгийг нь бол ерөнхийлөгчд өргөн мэдүүлсэн. Өргөн мэдүүлэхдээ бол хамгийн өндөр оноо авсан хүнийг бол өргөн мэдүүлсэн байж байгаа. За харин нийслэлдэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2 нэр дэвшигч бас хуулиар тэнцсэн. Гэтэл хамгийн бага оноо авсан 2 хүн байлаа гэж хамгийн бага оноо авсан хүний шүүхийн ерхий зөвлөөс нэр дэвшүүлсэн ийм зүйлүүд бас харагдаж байгаа. За мөн завхны юун дээр бас нэг нэр дэвшигч бол тэнцээд ерөнхийлөгчд өргөн мэдүүлэгдсэн байж байгаа бол та бүхэн бол харж байгаа хэрэг Баян хонгор аймагт бол нэг хүн тэнцсэн гээд өргөн мэдүүлсэн байж байгаа. Гэтэл Дорнод, Сэлэнг аймагуудаас одоо тэр анхан шатны шүүхийн сонгож шалгаруулалтанд тэнцсэн байгаа улсуудаас шилж яваад одоо өргөн мэдүүлэх ёстой байтал одоо тэр хэний ч бол Дорнод болон Сэлэнг аймгийн анхан шатны шүүхийн шүүгчд нэр дэвшигч нар бол ямар ч хүнийг нэр дэвшүүлээгүй орхигдуулсан байж байгаа. Харин Чингэлтэй дүүрэгт бол нэг нэр дэвшигчийг бол нэрийг нь бол дэвшүүлээд зарлиг бол гарсан байж байгаа маа. Тэгэхээр энэ дээрээс бол ингээд харах дээр бол нийт нэг 5 хүний зарлиг гарсан. Ийм зүйлүүд бол харагдаж байгаа. Тэгэхээр энэ дээрээс 7 албан тушаал дээр зарласан бол одоо 5 дээр нь зүйлүүд гарсан байж байгаа. Тэгэхээр энэ дээрээс ямар дүгнэлт ингээд хийгээд харагдах юм бэ гэхээр одоо зөвхөн нь бол 2 тушаал дээрээс л зарлагдсан 45 сул орон тоон дээр зарлагдсан зүйлүүд байна те. За яг бусад яг анхан шатны шүүхүүдийн өмнө Говь Увс гэдэг ч юм уу те тэр шүүхүүдээс бол нөөцөөс хүмүүс аваад бол сонгогдож явсан зүйлүүд байж байгаа. Хамгийн сая одоо энэ хугацаа ч юм бол урт хугацааны процессын дагуу явагдаж штэ. Одоо 12 сарын 25 зарлагдсан. Тэгээ сая 6 сарын 7-ны өдөр ерөнхийлөгчийн зарлиг гарч ийн. 6 сарын хугацаанд одоо ингээд 45 сул оронтой байж исэн гэсэн үг шүү дээ. Тэгээ энэ дээрээс нэр дэвшигчнэр
нэр дэвшигч ингээ процесс шалгалтуудын процессыг ингээ үргэлжлэж явсаар байгаад ерөнхийлөгчд өргөн мэдүүлэгдээд ерөнхийлөгч зарлиг гаргах хугацаанд бол нийт 6 сар орчим хугацаа үлдэж байгаа. Тэгэхээр энэ дээрээс нь 45 сул орон тооны 40% нь л орон тоо нөхөгдөж байгаа байхгүй. 40% нь л орон тоо нөхөгдөж байгаа. Тэгэхээр цаана дахиад 60 юунд нь бол орон тоо нь бол дахиад хүний дутуу байдлаараа явж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ дээрээс эргээ харах юм бол нөгөө шүүгчдийн ачаал нэмэгдэх байдлууд бол харагдаж байгаа гэсэн үг шүү дээ. 65%, 60% нь хүн ажиллахгүй байгаа гэх юм бол шүүхэд байгаа тэр ирж байгаа ачаал бол энэ дээрээс бас нэмэгдэж байна гэсэн үг. За мөн мэрэгжлийн орооны шалгалтаар тэмцсэн 3 тохиолдлыг бол шүүхийн ерхий зөвлөл бол шүүгчээр томилуулахаар өргөн мэдүүлэгүүд тохиолдод гарсан зүйл бол харагдаж байгаа. Энэ болох тэр түрүүн та бүхэн хэлсэнтэй тэр бага хангай говь сүмбэр аймагуудын юм дээрс бол нэр дэвшигч бол шалгалтандаа тэнцсэн байхад шүүхийн ерхий зөвлөл бол нэрийг бол өргөн мэдүүлээгүй зүйл бол харагдаж байгаа. За 13 буюу нийт 28.8% нь сул орон тоон дээр нэр дэвшигч бүртгэдэг байна гэж. Тэгэхээр энэ бас их сонин үзүүлэлт болж байгаа. 45-аас чинь нийт 13 дээр нь бол нэр дэвшигч бол нэрээ дэвшүүлээгүй ийм зүйлүүд гарч байгаа нь болох төр бол одоо яагаад нэр дэвшигч бүртгүүлээгүй байдгийг нь бас их цааш судалж үзвэл илүү сонирхолтой байх болов гэж үзэж байгаа. За мөн хамгийн бага оноо авсан нэр дэвшигчийг бол шүүхийн ерхий зөвлөлд бол нэр дэвшүүлсэн тохиолдол бол бас энэ юм дээрс бол харагдаж байгаа. За мөн Монгол улсын ерөнхийлөгч шүүгчээр томилуулахаар өргөн мэдүүлсэн нэг нэр дэвшигчийг сая одоо энэ 45 хүний юм дотроос бол өргөн шүүхийн ерхий зөвлөлөөс нэр дэвшүүлээд байхад бол нэг нэр дэвшигчийг бол томилолгүй үлдээсэн байгаа. Тэгэхээр энэ одоо ямар шалтгаанаар үлдээсэн яасан гэдэг зүйлүүд нь бол тодорхой болоогүй байгаа. Тийм зүйлүүд бол харагдаж байгаамаа. Ингээд нэг 45 сул орон тоон дээрээс хөндлөнгийн ажиглалт үр дүнгийн ингээд харах юм бол ийм л дүр зураг бол харагдаж байна гэсэн. Тэгэхээр одоо бид бол энэ цаашид бол одоо энэ 2017 оноос хойш одоо яг бүх тэр сул орон тоон дээр зарлагдсан зүйлүүдийн ингээд ажиглалт хийгээд тэн дээр дүн шинжилгээ хийгээд үзэхдээ бас сонин өөр тоо бас гарах байх гэж бол бодож байна. Тэгээ сая бол энэ юугаар бол 2 тушаал дээрээс үндэслээд бол энэ сул орон тоон дээр ажиглалт хийхэд бол иймэрхүү үр дүнгууд бол бас харагдаж байна.